мэдээллийн хэрэгслүүдээр гарсан энэ мэдээнүүдийг энийг би ерөөсөө өөрөө бичээгүй. Энэ дандаа мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэлүүд байна. Тэгээ энэ дээр нотлох баримтууд янз бүрийн юмнуудыг ингээд авсрагдсан тэр мэдээллийн сайтуудаас би татаад гаргаад ирсэн. За нэгдүгээр асуудал гэж юу вэ гэж. За хамгийн их анхаарал татсан зүйл бол энэ иргэдийн анхаарал татаад хичнээн мянган шеэр яваад байгаа. Тэгэхээр их олон хүн үзсэн байх. Одоо та нар энэ юун дээр 95 толгой дээр анд азаргуун Сод Монгол групп 322 тэрбум төгрөгийн шатхууны юу авчлаа гэдгийг сонссон уу тий? Тендер авсан гэдэг ингээ мэдээлэл яваад. Тэр үүнтэй нь холбоолоод өгч за би тендер говцыг юм байна гэдэг рүү орж харсан. Тэгсэн чинь яа харахгүй шалгарсан. Гэхдээ энэ дээр нь гомд гаргасан гэсэн юм гарч ил. Тэгэхээр энд юу үүсэж гэнэ үү гэд энэ эксролжийн ингээд харахаар ингэж байна. Одоо энэ пэйжүүд дээр. За Зандан шатрал даргыг болвол 7 дугаар сарын 9-нд 26 дугаар тогтоол гаргаад Эрдэнэс 5 толгой дээр 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоосныхаа дараа өөрийнхөө найз өөрийнхөө зөвлөх Анд Азар гэдэг хүний одоо Сод Монгол гэдэг группэд 322 тэрбум одоо төгрөгийг тендерийг шалгаруулсан байна гэж. За энийг ингээ ирээд харсан чинь энэ хүн ерөнхий сайдын зөвлөх мөн биш гэсэн ийм маргаанууд бас явсан байна сайтууд дээр. Тэгээд албан ёсны хүмүүс нь болохоор бишээ гэсэн байна. Албан ёсны одоо засгийн газрын хэрэглэх газрынх энэ хүн бол ерөнхий сайдын зөвлөх бишээ гэсэн. Тэгсэн чинь энэ цахиур цэг юм байна гэдэг пэйж дээр болохоор ингэж байна. Ерөнхий сайд Гомжойн Зандан шатрал 2025 оны 9 сарын 5-нд Оросын холбооны улсын дорны эдийн засгийн 10 дугаар чуулганд оролцсон. За ингэж оролцохдоо Оросын холбооны ерөнхийлөгчид бараалгасан. За уг бүрэлдэхүүний айлчлалын бүрэлдэхүүний танилцуулга номын 41-р жагсаалтад цогт очрын Анд Азар ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн ийм танилцуулга байна гэж зураг мөргийн тавьчих. Тэгвэл энийг авилгал тэмцэх газар шалгах хэрэгтэй. Үнэхээр зөвлөх нь очоод зөвлөхийнх нь компани тендер шалгарчдаг. Тэгэнгүүтээ нөгөө бет гэж үүсгээд онцгой дэглэм гэж 3 сараар нь тогтоохын мөн өөрийнх нь удирдлагын хүмүүс явуулаад энэ чинээс хийждэг. Тэгэхээр хуульд бол нөгөө нэг ашиг сонирхол бүхий итгээд нэгдэн сонирхолтой итгээд гэдэг одоо байгаа байхгүй энэ хуульч. Тэгэхээр энэ дээр яаж холбоотой байна гэсэн чинь энэ сайт дээр ингэсэн байна. Цогт очрын Анд Азрын дүү цогт очрын дэлгэр маань ерөнхий сайд Гомжойн Зандан шатартай Mongolian Silicon Valley гэдэг компаниг хамтран эзэмшдэг гэсэн. Ийм мэдээ явж байна энд. Тэгэхээр бид чинь Монголын ард түмэн байж мэд хэрхээ хэрэгжүүлээд үнэхээр эдгээр чинь бүгдээрээ ийм хулгайч юм уу бас нэг шатхууны хулгайч гэдэг нэртэй нэг ийм хүн явах гэдэг нь энийг албан ёсоор тавьж ээж бид нар мэдэх ёстой юм байна гэдэг тэгээд байна. За хоёрдугаар зүйл. Энэ өчигдөр уржигдөр сайн зориг гэдэг нэг гишүүн байгаа шүү дээ. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг ярихдаа юу гэж штэ. Энэ нэг засгийн газрын 55 дугаар тогтоол гэж тийм ээ. Чи айгүй сайн мэдчих штэ. 55 дугаар тогтоолын хүрээд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж би үзэж байна. За үүн дээр 4.1-ийг дотоодын биржээр борлуулсан бол үлдсэн хэсэг нь оногдох амнат гэж татвар байна. Тэр татварыг авахдаа хувийн хвшлийнхнээс олон улсад зарсан үннээс биш харин дотоодод зарагдж байгаа үннээс авна гэж зохицуулт хийсэн. Харин энэ дотоодын үн хямд учир улсад бага татвар төлнө гэсэн санаа. Төрийн хэмжээнд компаниуд болохоор яаж яана вэ гэхээр заавал энэ өөрийнхөө биржээр зараад энэ биржийнхаа үнээр тогтоогоо тэнцэнээс татвар авч байгаа. Өөрөөр хэлбэл олон улсад гаргаж байгаа, гадаад гаргаж байгаа тээвэр логистикийн тэр зардлуудыг гаргасан нэмсэн үннээс биш дотоодын хямд үннээс татвар авах болчихж байгаа. Тэгэхээр энэ хямд үннээс татвар авах болчихж байгаа гэдэг чинь өөрөөсөө нөгөө төрийн өмчт компани болон хувийн компани хоёрыг ялгаа өгч байгаа байхгүй. Тэгэхээр төрийн өмчт компани буюу бидний өмч шүү дээ, Монголын ард түмний өмч. Эдгээр нь бол бараа бүтээгдэхүүнээ зараад тэгээд тэрнээс төлж байгаа татвар нь бол харьцангуй их, өөрөөр хэлбэл үнэн бага гарч таарна. Нөгөө зарж байгаа үннээ тогтоохтой бага болч таарна. Харин гадаадд шууд зарах хэрэгтэй хувийн өмчийн компаниуд болохоор өндөр үнэтэйгээр зарсан хэрнээ тэрнээс тэрэндээ тохирсон үн төлөхгүй бага татвар төлчих. Тэгэхээр тэр сайн зэрэг яриад байгаа бүгдээрээ анхааралтай сонсох хэрэгтэй. Тэр 200 тэрбум орчим төгрөгийн төсөвт алдагдал үүсгэх гэдэг байна гэж яриад шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээс сайн харах хэрэгтэй. Яагаад энэ дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр ашигт малтмлын тухай хуулийн 47-гийн 2-ийн 1-т гадаадд зарж байгаа бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнэлгээгээр тооцох гэж тооцно гэж заагдсан байна хууль дээр. Тэгэхээр
энэ хуулиасаа давсан ийм жишг гаргаад өөрөөсөө аргачлал зохиож засгийн газар үн тогтоодог гэсэн ийм байдлаар буруу ойлголт төрүүлээд ингээ хүмүүсийн толгой эргүүлээд засгийн газрын зөв байсан юм шиг яриад эхэллээ. Тэгэхээр энэ бол би хуульчийн хувьд хариуцлагатайгаар хэлье. Энэ бол 47-гийн 2-1 гэдэг заалт дээр одоо олон улсын зах зээлийн үнээр тооцсон шүү, үнэлгээ гаргана шүү гэсэн л ийм л зүйл байна. За эндээс ямар үр дагавар үүсч байна вэ гэхээр энэ хувийн компаниуд чинь одоо энэ зандан шатар ба нөгөөх нь хин амар ойсгалан гэсэн ийм хоёр талд намын дараагаас болоод хуваалцаад. Тэгэхээр хин хинд нь ямар байдлаар мөнгө төгрөг өгж ийсэн, сонгуулийн үеэр хандив өгж ийсэн юм уу? Гишүүд нь өгж ийсэн юм уу? Тэгэхээр үнэхээр энэ гишүүд нь ил болон талдаар өгж ийсэн үгүй юу? Энийг шалгаач болоод тэнцэх газар. Энэ төрийн өмчт компани буюу бидний өмчт байгаа тэр компанид нэг өөрөөр хандаад нөгөө хувийн компаниг өөрөөр хандахаар авилгын тэмцэх тухай хууль, эрүүгийн хууль заасан 22 дугаар бүлэг гэж. Энэ бүлэг дээр заасан бусдад улс төрийн нөлөөгөө ашиглаж давуу байдал үүсгэх гэдэг авилгын гэмтэргийн шинжийг агуулчихдаг. Тэгэхээр энэ шинжийг агуулчихад байгаа учраас үүнийг шалгаач гэдэг авилгын тэмцэх газарт сая өглөө. Сая би ороод энэ мэдээллүүдээ өгчлээ. За мөн ингээд сайтуудыг хараад байсан чинь энэ 2025 оны 10 сарын 3-нд Баян хонгор шаргалж юутын 66.4 тэрбумын замын тендерт Bridge Building гэдэг компани шалгарсан. За тус компани эзэдтэй Зандан шатрын хүү Зэ Алтан гэрэл Star Concrete гэдэг нэртэй компаниг хамтран эзэмшдэг гэж. Star Concrete гэдэг. Өөрөөр хэлбэл хүүн одоо хамтран эзэмшдэг. Тэгэхээр энэ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулиуд байгаа, авилгын хуулиуд байгаа. Тэгэхээр энэ хуулиудаар бол энэ чи ингээ холбогдоод тэгэхээр хамаарал бүхий тэгээд мөн ашиг олохын зорилгоор хамтдаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа улсууд байна уугүй юу гэдгийг шалгаач. За мөн дараа нь одоо энэ оргил цаг гэж пэйж байна. Их олон дагагчтай. Оргил цаг нь олон дагагчтай байл. Энэ нэг оргил цаг гэж нэг пэйж байна. Энэ дээр юу гэж яваад байна гэхээр нэг видео яваад байна. 2025 оны 10 сарын 5-нд тавьсан байна. Энэ юуны Тимоти өшөө шүү дээ. Тимоти өшөөнөөс хаавал ийм арт хүртэлх замын боржуурыг 7 тэрбумаар 7.3 тэрбумаар засаж байгаа юм байна. Тэгсэн чинь мөн одоо нөгөө Bridge Building гэдэг компани нь энд шалгараад боржуур засаад байгаа. Тэгээ энэ боржуур засаж байгаа компани эзэдтэй нь болохоор энэ Зандан шатрын даргын хүү Алтан гэрэл гэдэг нь Star Concrete гэдэг ийм компанитай одоо хамт нэг компани үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр энэ зүйлсүүдийг яагаад төлөв байгуулах шалгахгүй байгаа юм бэ? Энийг албан ёсоор гомдол гаргах ёстой бол би ингээ өнөөдөр гомдол гаргачих. Өнөөдөр хэн нэгнийг хууль зөрчөөг тогтоогүй байгаа дээр нийгмийн уур амьсгалыг өдөөж хоёр тал талцаж байна. Тэгвэл энийг тэгш байдал балансын бариад энэ Зандан шатрыг шалгачихлаа. Яагаад болохгүй гэж тийм ээ. Тэгээ энийг ингээ шалгацсан юм чинь өнөөдөр тэр өгөөд байгаа янз бүрийн мэдээлэл гаргаад байгаа тэр хүмүүс маань маргааш ерөнхий сайд Зандан шатраа чи ажиллаа одоо энэ гэмт хэрэгтгийн шинжтэй ийм мэдээлэлүүд гарсан байна. Үүнтэйгээ холбогдвол шалгуулаач гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Шийдэл юу байж болох вэ? Нэг хэсэг нь их хурлын даргаыг нэг шалгуулж авах хооронд нь дид дарга шалгуулаа гэдэг нь шүү дээ. Тийм үү? Дид даргаараа удирдуулаа, хуралдаа удирдуулаа гэдэг. Гэтэл хуралдаан даргалагч гэдэг чинь хин юм бэ гэдэг статусаа маш сайн бодох хэрэгтэй. Хуралдаан даргалагч бол 126 гишүүнийг хурлын даргалаад гарын нүргүү одоо коноп дардаг тийм ээ, конопын даруулаад олонх нь тийм боллоо, ийм болоо, энэ цаашаа явлаа гэдэг хурлыг даргалдаг. Засгийн газрын тэргүүн юу юм бэ? Засгийн газрын тэргүүн бол хуралдаан даргалагчаас илүү ерөнхий сайд учраас засгийн газрыг шууд удирдаад харин ч үр дагавар бүхий шийдвэрүүдийг шууд өдөр тутам гаргадаг. Ерөнхий сайдын бодлогыг дэмжинэ гэж засгийн газрын гишүүд нь ажилдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн мессежийг харахаар бол үнэхээр авилга гэмт хэрэгтэй холбогдсон юм бол засгийн газрын тэргүүн нь илүү их тийм ээ холбоотой. Энэ дээр дурдсан энэ гэмт хэргийн шин чанартай үйл баримтуудыг харахад бол хувийн компанид илүү их ашиг олгох юм боломжуудыг гаргаад байгаа зөв юм уу буруу юм уу гэсэн энэ зүйлсүүдийг ингээ гаргаж тавьж байгаамаа. За одоо өнөөдөр яг зарим гүшүүд ярьж байна л да. Одоо засгийн газар нь улсын хурлынхаа бүрэн эрхийг халтаж байгаа юм уу гэж харагчлаа гэдэг зүйлийг ярьж байна. Засгийн газрын гишүүд нь одоо өндөр дээр хөндлөн урал хийгээд улс руу одоо тийм зүйл хийж штэ. Энэ дээр таны хувьд одоо үндсэн хууль судлаачийн хувьд, хуульчийн хувьд үнэхээр тийм зүйл болоод байна гэдэг тал дээр. Энэ бол засгийн газар парламент гэхээс илүүтэй улс төрийн нам доторх фракцуудын ашиг сонирхлын илэрхийлэл багхгүй.
засгийн газрын гишүүн юм чинь түүнд одоо саяны хэвлэлийн баг хуралд оролцохгүйгээр би давхар дээл өмсдөг нь үнэ. Тийм учраас энийг болчихё гэдээ өөрөө ёс зүйтэйгээр энэ мэдээлэл дээр гарах хэрэггүй байсан. Миний хувьд бол хувийн бодол. Гэхдээ Монгол Улсын үндсэн хуульд бол давхар дээлийг хүлээн зөвшөөрөө давхар дээлтэй байгаа учраас тэр хүн нэг бол засгийн газрын гишүүн, нэг бол улсын их хурлын гишүүнийхээ байр суурьлоо холбирч болдог ийм зохицуулттай байгаа. Бас нэг асуулт байна. Хууль зүйн сайдаар одоо энх баяр гэдэг хүнийг томилохоор болчиход байгаа шүү дээ. Одоо энд эрх тавтахад түүний асуудлыг хилцэхээр тавтаа байгаа даа. Энэ ер нь одоо яг хуульч хүн үү? Ерөнхий сайд бол өөрөө хэнийг засгийн газрын гишүүн болгохоо зөвхөн танилцуулснаар одоо томилдог ийм эрхийг 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр авч орсон. Гэхдээ саяны томилгооны нэг асуудал бол гимбуруугийн асуудлыг ярьдаг тогтоодог газар нь хууль зүйн дотоод хэргийн яам биш. Хууль зүйн яамны сайд бол юу хийдэг вэ гэвэл бодлогын шин чанартай үйл ажиллагааг оролцдог. Мөнхбаатарын би өглөөний ярилцлагыг харсан. Яг л хэлж илээ. Манай үеийн хууль зүйн сайд нар бол энэ гимтрийн шин чанартай үйл ажиллагааг мэдээлдэггүй ярьдаггүй байсан. Хинээс хэлсэн гэхээр манай Тэмүүжин багшаас хэлсэн. Элбэг дөржийн үед Тэмүүжин багш. Өмнө нь та нар санаж байна уу? Нямдэр сайд би цуслан дээрээ байсан. Манайх зурагдгүй гэдэг өөрөө орогжсэн шүү дээ. Энэ цагдаа зэргийн асуудалтай. Тэгэхээр тэр шүүх цагдаа прокуророос асуу гэдэг ийм байдлаар ханддаг байсан. Харин одоо бол хит их хутгалтах га тэр дундаа бүр даалгавар өгөөд нүүрсний гэмт хэрэгтэй тэмцээ гэж хууль зүйн сайд явуулж байгаа. Га нь бол өөр бусад оронд жишээ нь хууль зүйн сайд нь ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэдэг байж болох уу? Болно. Манай тийм байгаа юу? Байхгүй. Тэгэхээр яг ерөнхий прокурорын үүрэгт ажил томилж байгаа юм шиг байдлаар мэдэгдэл хийсэн өөрөө ерөнхий сайд үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн болж таарж байна. Эндээс ер нь хүн засаглаад байна уу? Хууль засаглаад байна уу гэхээр та юу гэж хэлэх вэ? Одоо хүн засаглаж байгаа учраас хууль зүйн сайдаас төлөөлөл байна. Энэ хэдийн ярилцлагыг бүгдээр үзсэн шүү дээ. Нүдний булаанууд бүгдээр л хүн засагладаг юм шиг яриад байгаа үстэй. Намайг тэгж байжсэн чинь тэгээд энийг ингээ хийчихээ нөгөө өнөрөг яриадсэн үстэй. Өнөрөг хийчихээс ч юм шиг. Тэгсэн өнөрөг хийдгүүг нь улс төрсөн шийдэх юм шиг ийм юм яриадсэн. Энд чинь угаасаа манай нөхцөл байдал ийм байгаад байна гэдгийг бидэрт мэдрүүлээд байна шүү дээ. Монгол Улсын ерөнхий прокурор гэж би прокурорын тухай хуулийн дээр анх шатны прокурор, дээд шатны прокурорын тушаал шийдвэрийг заавал биелүүлнэ гэсэн үгтэй. Энэ бол одоо коммунист нийгмийн үеийн ийм тогтолцоо байхгүй юу? Ийм хууль. Энэ хуулийг өөрчлөөч гэж би маш олон удаа хэлсэн, ярилцлага өгсөн. Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж үзсэн. Үндсэн хуулийн цэцтэр хэрэг нэгээгүй. Тэгэхээр энэ ийм нийгмээр ийм том ийм барьцаглагдмал юм байгаад байна. Тэгэхээр прокурорын тухай, сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хууль 3-ыг хамгийн эхэлж солиоч. Үүний дараа энэ төрийн өмчит компаниудыг хувьчлаач. Ингийн болвол энэ эдийн засгч ирүүлжээд улс төрийн энэ заваа юмнууд чи алга болно гэдгийг л дахин хэлээд байна.